Дэлхийн онцгой хөлөө мөрөөс ирсэн төлөөлөгчид бэлчээрийн мал аж ахуйн салбарыг аврах шийдлийг хэлэлцлээ. Уур амьсгалын өөрчлөлт эмэгтэй малчдын сэтгэл зүйд нөлөөлж байна. Манай улс Хятад, Япон, Солонгос улстай шар шороон шуурганы эсрэг хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. COP17 донор талууд мэдээлэл хийж эхэллээ. Манай улс дэлхийн 3 дахь Business for Land хаб болсон. Орой мэндүргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр COP17 хурал зохион байгуулагдаж байгаа талбай дээрээс 10 дахь өдрөө шууд хүрч байна. COP17 хурал дуусахад 2 хоног үлдэж дэлхийн уур амьсгалын бодлогын чухал шийдвэрүүд гарах цаг мөч тун ойртож байна. Яг ийм үед улс орон бүр өөрсдөө тулгамдсан доройтой ган гачиг газрын дороотлын асуудлыг бол олон нийтэд ил дэлгэж үүндээ тусламж авахар хичээж буй нүд хилэлцүүлэг нэгдсэн байр суурьнд хүрэхэд хүндхэн байгаа юм. Яг энэ нэгзэгтэй мөч дэлхийн уур амьсгалын санхүүжилтийн гол зүм болсон 27 орныг өөртөө нэгтгэдэг Европын холбоо өөрсдийн байр сууриа илэрхийллээ. COP17 хурлын хөшиг хаагдахад 2 хоног үлдсэн ч хилэлцээний танхимд уур амьсгал халуухан байна. Африк, Латин Америкийн орнууд өөрсдийн бүс нутгийн бэлчээрийн доройтол цөлжилтийн асуудлыг дэлхийн анхаарлын төв тавьчирхаар өрсөлдөж байгаа нь хилэлцээрийг нэгдсэн нэг тунхагт нэгтгэхэд сорилт болж байгаагч талууд хүлээн зөвшөөрч байна. Гэсэн ч бүхий л талуудын оролцоог хангах гэж л энэ олон хоног хуралдаж байгаа. Европын албаны зүгээс цөлжилт хөрсний доройтолтой тэмцэхэд хамгийн гол нь иргэний нийгмийн байгууллагууд болон нутгийн иргэдийн оролцоо чухал гэдгийг онцолж байна. Ялангуяа эгэл малчид, энгийн тариаланчид гэх мэт уур амьсгалын өөрчлөлтийг биеэр мэдэрч туулж яваа хүмүүсийн уламжлалт арга туршлагыг сонсож тунхагтаа тусгах нь зүйтэй гэдгийг хэлж байлаа. Европын холбоо өшөө утга учиртай оролцоонд ач холбогдлыг өгч иргэний нийгмийн байгуул уугуулгын иргэд болон орон нутгийн иргэдийн оролцоог чухалж байна. Конвенцийг хэрэгжүүлэхэд бол маш их төсвийн хязгаарлалтууд, санхүүжилтийн хязгаарлалтууд тулгамдж байгаа. Тийм учраас талууд бол хүлээсэн үүргээ гүйцэтгэх ёстой, ажлын албыг бий болгох хэрэгтэй, төсвийг бий болгох ёстой. Тэгжээж бол COP17-ийн шийдвэрээр гаргасан ажлуудыг бол үнэхээр мэргэжлийн өндөр түвшинд бүх талуудын эрх ашигын төлөө хэрэгжүүлэх ёстой. Бид нар цаашдаа бүтээлчээр хамтран ажиллах байх болон Монголын ажлын албатай хамтран ажиллах болон бүх талуудтай хамтран ажиллаж шийдлүүдийг тодорхойлоход туслана. Амбицтай болон улс төрийн хувьд хэрэгжлэх боломжтой зорилтуудад хүрэхэд туслана. Маш их баярлалаа. Зөвхөн цаасан дээрх амлалт бус хөрсөн дээрээ шууд хэрэгжих боломжтой бодит шийдлүүдийг санал болгох ёстойг тэд сануулж байлаа. Хэрэв тэдгээр шийдлүүд нь улс төрийн дэмжлэг авч чадвал Европын холбоо санхүү болон бодлогын бүх талын тусалцаа үзүүлэхэд бэлэн гэж мэдгдлээ. Энэ жил байгаль орчны 3 том конвенцийн талуудын баг хурал гурвуулсан болсон. Яг одоо бол Монголд болж байгаа COP17 хурал буюу цөлжилт газрын дороотлын COP болж байгаа. Үүний дараа Арменд биологийн олон янз бүрийн COP, үүний дараагаар Туркид уур амьсгалын COP болно. Тиймдээ ч өнөөдрийн хамгийн онцлог хилэлцүүлэг эдгээр 3 Риогийн конвенцийн уялдаа холбоог хэрхэн бэхжүүлэх вэ гэдгийг тойрон өрнөлөө. Тэгвэл энэ хилэлцүүлгээр өмнөх баг хурлаас дараагийн баг хурал руу асуудлыг шийдэх биш. 3 конвенц тус тусдаа амлалт гаргах биш. Улс орнуудын бодлого төлөвлөгөө хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг хооронд нь уялдуулах шаардлагатай гэдгийг талууд онцолж байлаа. Энэ жил болох дараагийн 2 баг хурлыг дараалахаар болоод байгаа Турк, Армен аль нь улс төрийн амлалтыг бодит хэрэгжилт болгон хувиргаж, санхүүжилт болон хамтын ажиллагааг бодит шийдэл чиглүүлэхээ илэрхийлсэн. Гэхдээ үүний араас нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтэд тэмцэх конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын оролцогч Андре Миса Мурило оролцогч талуудад хатуухан анхааруулга өгч 3 конвенцийг 3 тусдаа асуудал биш, уялдаа холбоотой гэдгийг ойлгож, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэг шаардлагатай байгааг анхааруулсан юм.
Би дарга баярлаа өөрчлөх бас нь илт байна. Миний хувьд хатуу байр суурь илэрхийлье. Бид байгаа зүйлээрээ илүү ихийг хийж чадна. Өөрөөр хэлбэл баг нөөцөөр илүү ихийг бүтээн гэж хэлээд сууж болохгүй. Би үнийг маш тодорхой хэлмээр байна. Байгаль орчны эдгээр асуудлуудад бид хангалттай хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Тэгэхээр гол асуулт бол бид яаж илүү үр дүнтэй ажиллах вэ гэдэгт оршиж байна. Үүний тулд доктортой хөгжил, бэлчээрийн менежмент зэрэг чиглэлд төрийн санхүүжилтийг илүү тодорхой, илүү их хэмжээгээр чиглүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хувийн хвшлийн санхүүжилтийг ч мөн адил дайчлах шаардлагатай. Учир нь энэ бол бидний мэдж байгаа ажлын зөвхөн байгаль орчны асуудал биш. Та уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз бүрийн алдагдал, газрын дөрвөл, нэр нь ямар байх нь эцсийн үр дүндээ чухал биш. Эцэст нь бид энэ олон талт хамтын ажиллагааны хүрээнд бодит үр дүн гаргахын төлөө цугласан. Үүний тулд илүү уялдаа холбоотой ажиллаж, бодит үр дүнд хүрэх хэрэгтэй байна. Сауди Араби улсын Ирад хотноо болсон өмнөх цөлжилтийн талуудын баг хурал буюу COP16-гаар улс орнууд гангийн эсрэг санаачлаг гаргаж 12 тэрбум $, амлалт гаргасан боловч хуульцсан хувьд заавал дагаж мөрдөх олон улсын механизм дээр тохиролцож чадалгүй асуудлыг COP17 хүртэл хойшлуулсан. Тиймээс хангалттай биш ч гэлээ чамлахааргүй амжилттай өндөрлсөн COP16-г даргалсан улс болох Сауди Араби улсаас ирсэн нөлөөлөгчдийн тэргүүн доктор Осама Ибрахим Факиха өнөөдрийн зүйлэгт оролцохдоо энэ жилийн баг хурлуудад ихээхэн найдлага тавьж байгаа нь илтгэлээ. Ингэхдээ тэрээр санхүүжилтийн хувьд гангачиг цөлжилтийн асуудал хойно үлдэж байгааг шулуухан хэлж 3 конвенцэд өгөх ач холбогдол ижил тэнцүү байхыг шаардсан юм. Улс төрийн түвшинд эдгээр асуудалд хандаж байгаа анхаарал ач холбогдлын хувьд одоо ч асар их зөрүү байна. Ялангуяа Риогийн конвенцүүдийн хооронд анхаарал хандуулж байгаа хэлбэр нь ялгаатай байна. Нэг асуудлыг дангаар нь авч үзээд бусдыг нь орхидуулж болохгүй. Ялангуяа санхүүжилтийн хувьд газрын нөхөн сэргэлт болон ган ачгийг дэвсгэрлэх чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн санхүүжилтийг биологийн олон янз байдал, уур амьсгалын чиглэлд зарцуулж буй санхүүжилтийн хэмжээнд хүргэж эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэхүү Triple COP гэж нэрлэгдээд байгаа 2026-нд дэлхийн нийтийн өмнө тулгамдж байгаа жинхэнэ сорилт нь дахин 3 удаа хуралдаж 3 өөр баримт бичиг батлах биш харин хурлуудын хүрээнд гарсан хөрөнгө оруулалтууд шийдвэрүүд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын дөрөлтийг зогсоох гэсэн 3 зорилтод нэгэн зэрэг өргөөжөө өгдөг тогтолцоог бүрдүүлэх явдал болоод байгаа юм. Энэхүү тэгшбэс байдлыг эсэргүүцэж Риогийн 3 конвенцийг яг ижил түвшинд авч үзэх шаардлагатай гэдэг энэ хурлын араагаас манай сурвалжлагч зарим улсын сайднараас байр суурийг нь тодруулсан байгаа юм. Тэдний зүгээс яг энэ ган гачиг газрын дороотолтой тэмцэж болдог юм аа гэдгийг одоо баталж байгаа эрдэмтдийн үгсийг сайн сонсож ухаалгаар хандсан зүйтэй гэдгийг илэрхийлсэн байна. Тэгэхээр COP17-гийн 2 дахь 7 хоног хүргэлжилж байна. 2 дахь 7 хоног маань бол хамгийн чухал 7 хоногоо гэж хэлж болно. Өчигдрөөс эхлээд сайд нарын болон дэд сайд нарын түвшний уулзалтууд эхэлсэн. 197 он талуудын маань одоо энэхүү COP17 баг хурлын үр дүнд нэг нэгнтэйгээ санал зөвлөлдөж нийлж болохгүй байгаа асуудлуудаа ярьж COP17-гийн төгсгөл гэхэд нэгдсэн нэг хамтарсан мэдээлэл шийдэлд бол хүрэх ёстой байгаа. Тэгэхээр хамгийн том асуудлуудын нэг болох санхүүжилтийн асуудлууд сайд нарын түвшний хурал чуулганууд дээр нэлээд түлхүү яригдж байгаа. Мөн манай Монгол улсын хувьд Риогийн конвенцийн одоо энэ талуудын баг хурлыг анх удаа ингэж зохион байгуулж байгаа учраас бас гаднаас ирсэн өндөр төлөөлөгчид сайд нар манай одоо энэхүү зохион байгуулалтыг бас юу гэж дүгнж байгаа вэ? Мөн талуудын баг хурлын төгсгөл гэхэд одоо талууд маань хоорондоо санал нэгдэж юм хамтарсан мэдээлэл шийдэлд хүрч чадгүй үгүй юу гэдгийг зарим одоо төлөөлөгч нараас тодруулсан байгааг хүргье. Улс орнууд бүх асуудлаар нэгэн зэрэг санал нэгдэхгүй. Цөлжилтөд тэмцэх тухай баг хурлуудаар улс орнууд 2 жил тутамд нэг дор цуглаж, тулгамдж буй асуудлуудаа шийдэх, эсвэл хамтын ажиллагааны шинэ арга замыг олохыг зорддог. Юун төрөнд бидний хийж байгаа зүйл бол өөр өөрсдийн улс оронд ямар туршлага хуримтлуулсан, тулгарч буй асуудлаа хэрхэн шийдэж байгаа талаар ярилцаж байгаа явдал. Ингэснээр улс бүр бусдадаа хэрэгтэй зүйлээрээ тусалж чадна. Хоёрдугаарт мэдлэг туршлага технологийн шийдлүүдээ хоорондоо дамжуулах тухай асуудлууд яригдана. Бид өнгөрсөн хугацаанд хангалттай олон уриалга сонсож ярьж ирсэн. Одоо харин бодитоор ажиллах цаг болсон гэж би бодож байна. Учир нь бид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган ачигтай холбоотой хүнсний аюулгүй байдал, цөлжилт зэрэг олон сорилттой нүүр тулж байна. Эдгээр бүх асуудлыг тус нь бус хамт нь шийдвэрлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Зүгээр л бэлтгэлийн шинжтэй тунхаглал гаргаад өнгөрөх нь хангалтгүй. Миний бодлоор Монголын засгийн газар уг хурлыг маш сайн зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний төгсгөлд бодит үйл ажиллагааны чиглэсэн тунхаглал гаргаж чадна гэдэгт би итгэлтэй байна.
Бэлчээрийн ган ачгийн асуудлаар бид цаашид хүлээгээд яж болохгүй. Бидэнд ган ачгийн асуудлаар шийдвэр, замун доктортой хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр шийдэл хэрэгтэй байна. Мөн шинжлэх ухаан, төрийн бодлого хоёрыг холбоох механизм, конвенцийн стратегийн хүрээч чухал. Учир нь би зөвхөн өнөөдрийн асуудлыг харсаар байж болохгүй. 2030 оноос хойших үеийг илүү өвгөн хүрээнд харж, хувийн хвшлийн оролцоо болон санхүүжилт, хэрэгжүүлэх арга хэрэгслийн асуудлыг ч авч үзэх хэрэгтэй. Эцэст нь энэ бүх ажил хүмүүст чиглэсэн байх ёстой. Энэ баг хурлаас эдгээр асуудлуудыг хэрхэн боддоор тусгаж ямар үр дүнд хүргэх вэ гэдэг нь чухал байна. Би үнэхээр сэтгэл өндөр байна. Юуны өмнө Монгол улсын засгийн газар талархал илэрхийлж баяр хүргэмээр байна. Энэ баг хурал маш сайн зохион байгуулагдаж байна. Бүх зүйл эмгцэгцтэй, дэг журамтай, тодорхой байна. Бид бүгд хурал хэлцүүлгүүдийг ихэд таатай хүлээн авч байна. Мэдээлэлч маш сайн хүрч байна. Бид шаардлагатай мэдээлэлээ авч, илтгэгчид болон оролцогчид танилцуулж буй бүх зүйл тодорхой байна. Мөн яг одоо DRIF буюу ган ачгийг дэвсгэрлэх чадварт хөрөнгө оруулах санхүүжилтийн механизмын нээлт болж байна. Энэ нь COP17-гийн хүрээнд болж буй энэ чуулганы бас нэгэн чухал хэсэг гэгдэж байна. За мөн өнөөдөр COP17 хурлын эндэрт дэлхийн өнцөг улам бүрээс ирсэн сайд нар ур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа мал аж ахуйн салбараа хэрхэн аврах вэ гэдэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. За хэлэлцүүлгийн үеэр тэд юу гэж ярив, ямар сэдлийг санал болгов гэдгийг дараах сурвалжлагаас хүлээн авч үзнэ. COP17 хурал дээр үгэлсэн сайд нарын ярианаас харахад твийн онцлогоос хамаарч тэдэнд тулгарч буй асуудал өөрөөч зовлон нэг байна. Тэд бүгд уур амьсгалын өөрчлөлтөд өртөж тэмцэх гэж хичээж байна. Ялангуяа бэлчээр малчтын амжиргааг хамгаалах чиглэлд ногоон санхүүжилт болон технологийн тусламж ирэхээр Улаанбаатарт ирсэн улс орны сайд нар цөөнгүй байлаа. За үүнийг эж тэд хурлын үеэр илэрхийлж байв. Тухайлбал Тажикстан улсад мөсөн гол хайлж бэлчээрийн талхагдал хөрсний нуралд үүсэх аюултай нүүр тулаад байгаа гэнэ. Уур амьсгалын санхүүжилтийг Тажикстан нэг шаардлагатай байна. За мөн хүрээнд ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангаж, биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагаанд энэхүү санхүүжилтэд зарцуулах болно. Азиас Африк руу шилжвэл асуудал бүр ч хүнд. Уганда улсад дараасан ган ба үерийн аюул нүрэлэх болжээ. Харин Сахарын цөлийн захад орших Сенегал улсын хувьд цөлжилт ба бэлчээрийн хомсдлоос үүдэн малчид бэлчээрлэх газар олох гэж хил даван нүүдэлж мөргөлдөөн үсэх хэмжээнд хүрээд байгаа юм. Усны нөөцийн хамгаалалт болоод бэлчээрийн хамгаалтын тогтвортой менежментийг нэвтрүүлэх асуудал Угандад чухал байгаа. Уганда Global Mechanism болоод цөлжилтийн эсрэг конвенц болон бусад олон улсын байгууллагуудад түншлүүдтэй бэлчээрээ хамгаалах болоод нүүдлийн мал аж ахуй амжиргааг тэтгэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй. Бэлчээрийн даацны хийцэрсэн коридорууд олноор байгаа. Тийм учраас эдгээрүүд бэлчээрийн газрын менежмент болоод нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг тэрхүү коридорын дагуу эхлээд явуулах нь чухал асуудал юм байна. Тиймээс Улаанбаатар хотоос биднэрт бол газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр тодорхой бодиттой шийдэлтэй буцна гэдэгт итгэлтэй байна. Цөлийн эрсдэс уур амьсгалтай Катар болон чиглэг уур амьсгалтай Вьетнам улсууд ч өнөөдрийн хэлэлцүүлгээс хоцорсонгүй. Байгалийн онцлог нь тис өөрч эдгээр улсуудын сайд нарын дэвшүүлсэн гарц нэг л цэг дээр огтлолцож байлаа. Тэд уур амьсгалын санхүүжилтийг шууд малчтын гарт өргөх шаардлагатайг хэлж ирсэн юм а. Газрын эрхийг хамгаалах мөн ойн менежментийн эрхийг орон нутгийн ард иргэдэд өгсөн. Мөн байгаль орчны үйлчилгээний төлбөрийг нэвтрүүлж, ялангуяа экотуризмыг дэмжин тэтгэж, тогтвортой орлогын хүсрийг нөхцөлдүүлж байна. Бид бэлчээрийн талбайгаа нэмэгдүүлэх явдал бол бидний энэ тэргүүний ач холбогдол байгаа. Ирээдүйд сөрөн төсвөрлөх чадварыг бүрдүүлж, шинэ туршлагаас солилцож, улс орнуудын хооронд хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэлээр олон санаачлагыг дэмжиж ажиллахаа энэхүү илэрхийлж байна. Бэлчээр гэдэг зөвхөн малын идэж биш, дэлхийн агаар мандлаас нүүрс төрөгчийг зааглан барьдаг хамгийн том бамбай юм. Тиймээс бэлчээрийн нөхөн сэргээлтэд оруулж буй доллар бүр дэлхийн хүнсний аюулгүй байдалд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг COP17 хуралд оролцогчид хэлж байлаа.
За Монгол улсад жил ирэх бүр зуудын давтамж нэмэгцээр байна. За дуд болгоны ард бид хичнээн дүүргийн хохирол учрав за мөн хэдийн хэмжээний толгой малаа алдваа гэдэг зүйлийг л ярьдаг. Гэтэл үүний цаана зуднаас шалтгаалж хүүхдүүд хэр их шимт хичээлийн дутагдалд орвоо гэдэг сэдвийг бүгд орхигдуулсаар ирсэн. Тэгвэл Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагаас COP17 орлын үеэр за хүүхдүүдээр өөрсдөө нь удирдуулж уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг судлуулснаа танилцууллаа. Энэхүү хилэлцүүлгийн үр дүнд хүүхэд залуучууд зөвхөн сонсогч бус харин шийдэл бүтээгчид гэдгээ харууллаа. Үүний нэг жишээ гэвэл Дэлхийн зүүн Монгол байгууллагын хэрэгжүүлсэн хүүхдүүд удирдсан судалгаа юм. Уг судалгаанд Монгол улсын 5 дүүрэг 6 аймгийн 2000 орчим хүүхэд оролцож газрын доройтол цүлжилт, ур амьсгалын өөрчлөлт тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар өөрсдийн санал бодол, ажиглалт зөвлөмжийг боловсруулжээ. Судалгаанд оролцсон сурагчид ур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр шимт хичээлдээ хүнсний хомсдол үүсэж байгааг хэллээ. Мөн жимс хүнсний ногооны үн нэмэгдэж, хэрэглээ нь хумигдж байгааг тодтоглоо. Тийм ч учраас хүүхэд залуучуудын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах бодлогыг орон нутгийн хөгжлийн хөтөлбөр тусгах хэрэгтэйг зөвлөмжтөө тусгажээ. Нөгөөдөгөр хүүхэд залуучуудын цөлжилтийн эсрэг хэрэгжүүлсэн сайн туршлагын жишээ гэвэл Австрали, Африкийн улс орнуудад зохион байгуулсан ойжуулалтын арчилгаа газрын нөхөн сэргээлтийн жишг төсөл байлаа. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээндэр бол яг олон төрлийн насны хувьд болоод яг бодит нөгөө нэг асуудлууд дээр нь нүүр тулж ажиллаж байгаа юм хүмүүс бол ирж төлөөллүүд маань хуваалцлаа. Тэгээд олон одоо ТV зөвхөн Монголоос биш олон улс орн ТV-с нэлээд төлөөллүүд ирж санаачлуудаа солилцлаа. Тэгээд эндээс гарч байгаа одоо солилцсон тийм ээ сайн туршлагуудыг хамтдаа бас бид нар хамтраад цаашаа хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Yeah, actually during these sessions we shared a lot of Хүүхдийн эвэг сангийн хувьд ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг, сургуулиудын эко клубуудад дэмжлэг үзүүлдэг. Энэ оны эхний 6 сарын хугацаанд хэрэгжүүлсэн цөлжилттэй тэмцэх төсөл хөтөлбөрүүд 10,000 гаруй иргэдэд хүрсэн. Энэ нь хүүхэд залуусын хувь нэмэр ур амьсгалын өөрчлөлтөд ямар чухал нөлөө үзүүлж байгааг харуулж байна. restoration efforts more inclusive and sustainable. Ур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр орон нутгийн хүүхдүүд шимт хичээлийн дутагдал, боловсролын хоцрогдолд орох асуудлууд дэлхийд эхнаа тулгамдж байна. Тийм ч учраас тэдний манлайлсан санаачлагуудыг дэмжих нь газрын доройтол цөлжилтийн эсрэг урт хугацааны тогтвортой шийдлийн нэг хэсэг болохыг хилэлцүүлэхт оролцогчид ярьлаа. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын системд ур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны боловсролыг тусгах нь тэднийг хамгаалах оч холбогдолтой гэдгийг онцоллоо. Энэхүү хилэлцүүлгийг Дэлхийн зүүн олон улсын байгууллага санаачлан хүүхдийг сан, тэрбум модсан, үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлтөө хамтран зохион байгууллаа. COP17 орлын үеэр зарим бизнесийн байгууллагууд өөрсдийн бизнесээ танилцуулж байгаа. За тэгвэл цаашид Business for Land Mongolia хабар дамжуулан за эдгээр бизнес эрхлэгчид өөрсдийгөө гадныхан таниулах боломж нэгдэж байгаа. За тодруулаад хэлэх юм бол өнөөдөр COP17 хурлын хүрээнд за нүүбийн цөлжилттэй тэмцэх конвенц болон Монголын бизнесийн зөвлөл Монгол улс Business for Land хабыг байгуулах санамж бичгийг байгууллаа. Business for Land санаачилгаан нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенциос хувийн хвшлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг албан ёсны платформ юм а. За Монгол улс Франц болон Хятад улсын араас энэ платформыг байгуулж байгаа дэлхийн 3 дахь улс болж байна. Монголын бизнесийн зөвлөлийн хувьд газрын доройтол цөлжилтийг зөвхөн асуудал гэж харахаас илүү бизнесийн шинэ боломж, хөрөнгө оруулалт, инновацийн гараа гэж харж байна. За энэ платформоор дамжуулан хувийн хвшлийн бодит оролцоог нэмэгдүүлж эх орныхоо газрыг нөхөн гэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэж харж байлаа. Тал хэргийн төлөвлөгөө гэдэг Монгол улсаас гаргаж байгаа ийм акшн ажендагаа энэ дээр болохоор мэдээж Монгол улс маань илүү манлайлж ажиллаж, тэн дээр бол ихэнх одооноос санхүүжилтийн хувьд болохоор одоо улс өөрөө авч хийх ямар ч бүрэн боломжгүй одоо газрын доройтол дээр л тийм болохоор хувийн хвшлийн одоо манлайлал оролцоо бол маш чухал байдаг. Тэгэхээр мэдээж хувийн хвшилд өөрсдөө бадны энэ дээр манлайлж ажиллаад өөрт нь бас хөрөнгө оруулалт хувь одоо олох те мэдээж бизнесийг цаашаа одоо урт хугацаанд одоо нэг доктортой авч явахт мэдээж энэ газар зээлтэй буюу одоо доктортой хөгжлийг өөртөө бас одоо үйл ажиллагаанд хэрэгжүүлснээр ийм олон даваа талуудаас хувийн хвшилт бол үүсэх ийм боломжуудаас гарч ирж байгаа маа. Жилдээ хамгийн багадаа 355 тэрбум долларын одоо
мөрөнгө оруулалт санхүүжилтийг шаардлагатай байна гэсэн нүүбийн онцгой үнэлгээ байгаа. За үүний одоо 355 тэрбумын 6 хүрэхгүй хувийг л дөнгөж бизнес гаргаж байна. Нэг ялангуяа бизнес эдгтээ оролцуулах шаардлагатай байна гэд одоо Монголын бизнесийн зөвлөл бол энэ бизнес бол анд гэх энэ нүүбийн энэ одоо санаачлагыг одоо 2-3 жилийн турш одоо малаад ажиллаж ирсэн. За үүний хүрээнд бол өнөөдөр ингээд бүс нутгийн ийм хабыг байгуулахаар одоо санамжчиг зурсан ийм үйл явдал боллоо. Манай дотоодын компаниуд зөвлөлтөд тэмцэх газраа нөхөн сэргээх аль эсвэл байгаль орчны ээлтэй төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол энэ Business for Love Mongolia платформд нэгдэх боломжтой. Ингэснээр гадны хөрөнгө оруулагчдтай шууд холбогдож технологийн туршлагыг өөрсдөө ирж хайхгүйгээр авах боломжтой болж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх конвенц болон Монголын бизнесийн зөвлөл хоорондын энэхүү хамтын ажиллагаа нь газар нөхөн сэргээх болон гангийн эсрэг төсвөртэй байдлыг хангах чиглэлээр конвенц болон Монголын бизнесийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм а. Тиймээс Монгол улсын дараалал 2 жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс бизнес эрхлэгчдийг татан оролцуулж, хөрөнгө оруулалт, технологи шилжүүлэлт, бизнесийн боломжуудын талаар Монголын бизнесийн салбартай харилцах, туршлага солилцох олон төрлийн үйл ажиллагаа явуулна. Үүний зэрэгцээ Монголын бизнес эрхлэгчдэд нэгдсэн үндэсний байгууллагаас зохион байгуулж байгаа олон улсын арга хэмжээнүүдэд оролцож, өөрсдийн инновацийг сурталчлах боломж олдох юм. Энэхүү хэлцээр нь дотоодын бизнесүүдийн хувьд олон улсын хөрөнгө оруулагчид, олон улсын зах зээлтэй холбогдох, Монгол улсад юу хийж байгаагаа харуулах, мөн бэлчээрийн менежмент, байгаль орчны менежмент болон ганг ачиг, газрын доройдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа шинэлэг шийдлүүдэд танилцуулах боломж. Энэ платформыг сонирхож байгаа компаниуд Монголын бизнесийн зөвлөлөөр дамжин нэгдэх боломжтой. Ингэсний дараа газар нөхөн сэргээх, зөвлөлтөд тэмцэх, байгаль дээлтэй бизнес төслөө байршуулах юм. Улмаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдтай шууд холбогдох боломж бүрдэж байна. За COP17 хурлыг эх орондоо зохион байгуулсны үр ашиг энэ мэт олон улсад нээгдэж буй гарцаар тодорхойлогдож байна. Үндэсний ногоон лаб платформоос COP17-гийн хөрөнгө оруулагчдад зориулан танилцуулах зорилготой 15 төслийг шалгаруулсан байдаг. За эдгээр 15 төслийн нэгээр Монбилимент группийн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх зорилготой төсөл шалгарсан байна. За энэ төслийн танилцуулгыг өнөөдөр гадна дотны төлөөлөгчдөд хийлээ. Монгол улсын хэмжээнд 54 мянга эвдэрсэн талбай байгааг судлаачид тогтоожээ. За үүний дийлэнх нь буюу 42 мянга нь уул уурхаагаас болж эвдэрч сүйдсэн байна. Өөрөөр хэлэх юм бол стандарт хөл бөмбөгийн талбайтай харьцуулбал бараг 70 мянга орчим хөл бөмбөгийн талбайг нийлүүлсэндээ тэнцэх хэмжээний газар эвдэрч сүйджээ. За энэ газрыг нөхөн сэргээх ажлын эхлэлийг Монбилимент групп тавьж байгаа юм байна. Тодруулах юм бол эвдэрсэн талбайг жимсний модны төгөл олгон хувиргахаас гадна нутгийн иргэдэд зориулсан эми ургамал тариалж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх юм байна. Мөн орон нутгийн иргэдийн зөнгөлөх хөгжлөөс сэргийлэх эми ургуулуудыг бас энэ талбайд тарих ийм загвар төслийг бид нар бол санаачлаа. Тэрийг Монгол улсын айлч бүс өслөөр шууд хэрэгжүүлэх боломжтой ийм төслийг санаачилсан. Тэгээд энэ юугаараа бид нар бас Монголд группийнхаа MPM Green Dand гэдэг компаниар бас хийх гэж зорж байгаа. За энийгээ бид нэр хурдын дараа мэдээж байгаль орчны яам болон төр засгийн дараагийн шатны байгууллагуудад бас энэ талынхаа бид нэр хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажлыг бас танилцуулна гэдэг бидний юм зорилготой байгаа. Америкийн нэгдсэн улсад 80 мянга орчим орхигдсон буюу эзэнгүй уурхай байдаг бол миний төрсөн. Миний амьдралынхаа ихэнх хугацаанд ажилласан Өмнөд Африкт 500 мянга орчим байдаг. Тэнд ийм уурхайнууд маш олон бий. Тиймээс Монголд тулгарч буй зарим сорилтууд нь зөвхөн Монголынх биш юм. Гэхдээ миний харсан зүйлсээс хэлэхэд энд хийгдэж байгаа ажлууд надад маш гүн сэтгэл үлдээлээ. Энэ чиглэлд авч буй алхмуудаараа Монгол улс бахархаж болно гэж бодож байна. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх төсөл дээр үндэслэн салбарын яамнаас тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ гэлээ. За тодорхойлбол нөхөн сэргээх хүрээнд 25 ажлыг хийхээр төлөвлөжээ. За ингэхдээ энэ намраас олон улсын байгууллагын аргачлалыг 2 талбайд туршихаар болжээ. 9 сард гадны мэрэгчлэлтэнүүдээр нь тэгээд сонгосон 2 талбайдаар Налаах болон Төв аймгийн Заамрын нутаг дэвсгэрт бид нар бол энэ аргачлалыг туршиж үзээд тэгээд Монголдо суурьшуулад
ямархуу ялгаа нь олон улсынх мэдээж тэр хоёрын хооронд ялгаа гарах учраас Монголд одоо хэрхэн энийг аргачлалыг ашиглаж болох вэ? Тэднийг нь Монголдоо тааруулаад хийхээр одоо төлөвлөд ажиллаж байна. Тэгээд үүнээр одоо нөгөө эрэмблэх ажил хийгдсэний дараагаар бол бид нэр аль уурхаа одоо хамгийн их аюултай юм бэ гэсэн аюулын зэргээр нь шалтгаалуулад тэгээд аюултай осолтойгоос нь ихсүүлээд бид нар бол нөхөн сэргээх ийм аргачлалыг ерөнхийдөө хийхээр төлөвлөд ажиллаж байна. За баярлалаа. Нэгдүгээрт бол бид бүхэн тодорхой орон зайд жижиг талбайд маш олон тооны үр ашигтай судалгаанууд хийсэн байдаг. За эдгээрийг бид нэр томоохон бүс нутагт нэвтрүүлэх шаардлагатай. Тухайлх юм бол газрын дөрөвдөл цөлжүүлэлт, за ойжуулалтын эсрэг, за мөн ойжуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр энэ туршлагыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор бас тодорхой хэмжээний олон улсын байгууллагууд бол хамтарч ажиллая. За бид бүхний энэ сайн туршлагыг түгээн илэрүүлэе гэдэг санал бас тавьж байна. Мөн Монбелмет групп нь Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын санаачилгаар байгаль орчинд ээлтэй ногоон төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчтай холбох зорилготой үндэсний ногоон лав платформыг үүсгэн байгуулсан байдаг. Харин энэхүү платформоос COP17 хурлаар хөрөнгө оруулагчтай танилцуулах 135 төслөөс 15-ыг нь сонгон шалгаруулсан. За үүний нэгт багтсан төсөл бол Монбелмет группийн санаачилсан эдэрсэн газрын нөхөн сэргээх төсөл байлаа. Энэхүү COP17 хуралд энэ төслийг танилцуулснаар гадны улсаас туршлага судлах хөрөнгө оруулалт татах боломж нэгдэж байгаа юм. Өнөөдөр дэлхийн өнцөг улам бүрт уугуул иргэд болон малчдын эрх ашиг яг адилхан зөрчигдөж байна. Тэд уул уурхай болон томоохон хэмжээний газар чөлөөлөлтөөс үүдэн газар нутгаа алдаж байгаа тухайга COP17 урлын үеэр хүний эрх хамгаалагчдад хандан ярьсан байна. Жишээлбэл Кен улсад сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжсэн Маса аймагт олон зуун уугуул иргэдийг уламжлалт бэлчээр нутгаас нь алавд нь нүүлгэжээ. Энэ асуудал Африкийн улс орноор тогтохгүй нүүдлийн малаа жохоо эрхэлдэг олон улсад тулгамддаг болохыг олон улсын төлөөлөгчид хэлж байлаа. Манай улсад ч ялгаагүй уул уурхай эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа малчдын саналыг сонсохгүй тэдний бэлчээрийг хязгаарлах тохиолдлууд бий гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос онцолж байлаа. Үүнтэй холбоотой Хүний эрхийн үндэсний комисс 23-25 дахь илтгэлдээ уул уурхай нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрх болон орчны бохирдлын асуудлыг хөндөж засгийн газарт зөвлөмж хүргүүлж байсан ч шийдэгдээгүй байна. Тийм ч учраас тухайн бүс нутгийн иргэдийн санал хүсэлтийг тэдний тулгамдж буй асуудлыг шийдвэр гаргалтад тусгах хэрэгтэйг энэхүү хэлэлцүүлгээр илэрхийллээ. Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоо сайжруулах нь чухал гэлээ. Жишээлх юм бол малчид гэж ерөнхий ярих ёсгүй. Говийн бүсийн малчдад яаж нөлөөлж байгаа хангаан хойд бүстэй ингээ зүүн бүс гэдгээр нэгдүгээрт ялга гэдэг ийм асуудал ярьж байгаа арга хэмжээ авахтаа төлөвлөгтөө бодлого шийдвэр гаргахтаа энэ ялгаатай байдлуудыг тооцохгүйгээр ингээ ерөнхий арга хэмжээ авах нь хүний эрхэд шууд нөлөөлөд аж амжиргаа, өрхийн амжиргаа тэгээ бусдын эрхийг дордуулах нөхцөл байдал хүргээд байна гэдэг ийм дүгнэлтийг л хамгийн чухал хүний эрхийн үндэстэн комисс хийж байгаа бөгөөд үүнийг арга хэмжээ авахтаа бид нар энэ тооцож үзээч гэдэг. Promoting human rights based approaches to land restoration. Энэхүү хэлэлцүүлгээр нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орны засгийн газар иргэний нийгмийн байгууллага болон нутгийн иргэдийн санал хүсэлтийг хэлэлцлээ. Үр дүнд нь нутгийн иргэдийг мэдээлэлээр хангах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь чухал байгааг талууд хэлж байна. Мөн уугуул иргэдийн эрхийг хамгаалахын тулд хөдөө аж ахуйн болон дэд бүтцийн салбарын бизнесийн хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Дэлхийн олон оронд малчдын газар ашиглалтын эрх ямар ч баталгаагүй байгаад анхаарах хэрэгтэй. Really them leading the efforts in terms of land restoration. Дэлхийн 3 тэрбум гаруй хүн уур амьсгалын өөрчлөлтөд өртөж жилд 100 саяга газар цөлжилтөд нэрвдэж байгаа энэ үед хамтын ажиллагаа чухал гэдгийг талууд онцолж байлаа. Малчид уул уурхай эрчим хүч цөлжилттэй холбоотой үйл ажиллагааны мэдээллийг хангалттай төвшөнд авсан бол үйл ойлголцол үүсэхгүй юм. Тийм ч учраас орон нутагт ямар нэгэн төсөл үйл ажиллагаа явуулахдаа нутгийн иргэдийн амжиргаа, боловсролын төвшин, хүнсний аюулгүй байдал зэргийг судалгаанд үндэслэх хэрэгтэй байна. Нөгөөдийгөр малчдын газар ашиглалтын эрх зөрчигдсөн тохиолдолд тэд хууль шүүхээр хөөцөлдсөн ч хэрэг нь хэдэн жил шүүхтээр гацаж байгааг малчид ярьж байна. Тийм ч учраас хэрэг нь шийдвэрлэгдэхгүй үлддэг, тэдэнд нөхөн олгоор олгодоггүй юм байдлыг халж шийдвэрлэх хэрэгтэй гэлээ.
2026 оныг олон улсын бэлчээр ба малчдын жил болгон зарласантай холбогдуулан тэдний эрх ашигыг хамгаалах асуудал дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байна. За тэр дундаа малчид уур амьсгалын өөрчлөлтөд ихээр хохирч байна. За бүр тодруулаад хэлэх юм бол эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигдөж байгаа гэдгийг их сурвалжууд хэлж байгаа. За энэ дэжинхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд за малчид болоод иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр хуралдлаа. Төв аймгийн Борнор сумын малчин Баясгалан бага насны 3 хүүхэдтэй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жилдээ 3-аас 4 удаа нүүдэлд суурших хэрэг гардаг. Тэрээр малан бага насны 3 хүүхдээ асарч хамгаалахын зэрэгцээ өөртөө зарцуулах цаг бараг л гарахгүй. Энэ мэтчлэн эмэгтэй малчдын амьдрал хүнд зүйлч бишгүй тохиолдно. Гэвч Монголын эмэгтэй малчид үүний эсрэг зогсгоо мэдэхгүй хөлмөрсөөр л байдаг. Тайгын бэрүүд эмэгтэй малчдын нэгдэл, гялгар торны эсрэг, дааван тор, байгаль дээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Малчин эмэгтэйчүүд хүндрэл бэрхшээлийн өдөөс өөрсдийн хийж чадах бүхнээ дайчлан зүтгэж байна. Гэтэл одоо малчин эмэгтэйчүүд юу болж байна гэхээр зэрэг нөгөө өвдсөн сул байгаа малаа эмхийн тулд өөртөө хийдэггүй үнэтэй тариа юмнуудыг хийж байна. Тэгээд яагаад ингэж хийж байна гэсэн чинь бэлчээрийн гарц гарахаа болцоо. Нөгөө эмийн ургамлууд урахаа болцсон учраас тэр уламжлалт аргаараа хэвлэж чадахгүй байна. Тэгэхээр одоо тэр өвсний шимийн газрын гарц муудснаас болоод тэгж шим тэжээл авч чадахгүй байгаа учраас хэрвээ өглөөч нэг саагаад оройч нэг саачих юм бол тэр хурга шиг төлмал маань онд орохгүй болчих юм аа. Бас тухайн аймаг баруун бүсийн аймагуудад бол эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү маш өндөр байсан. Тэгэхээр Говьалтай аймаг дээр энэ бол бүр хамгийн ихээр илэрсэн буюу эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9 байгаа. Энэ юу гэж нэвхээр эрэгтэйчүүд нь бол нэг 58, 59 хүрээд нас орчдөг, эмэгтэйчүүд нь 77, 8 хүрдэг. Тэгээ энэ өөрөө юу харуулдаг вэ гэхээр энэ одоо мал маллах үйл ажиллагаанд эрэгтэйчүүдийн насжилтанд уур амьсгалын өөрчлөлт бас илүү их нөлөөлж байгаа юм шүү гэдэгт бол харагдсан. Аз Африк гээд дэлхийн хаанч уугуул иргэд нутгийн малчин эмэгтэйчүүд амьдралын төлөө хатуу ширүүн тэмцэлд байсаар байна. Зөвхөн Монгол эмэгтэйчүүд төдийгүй тэд ч бас эцэг өвгдөөс уламжлан ирсэн мэдлэг оюун туршлагаа ашиглан уур амьсгалын эсрэг тэмцэлд зориулахыг хүсэж байна. Нутгийнхаа уул ус хээр талд ямар ургамал ургадгийг хаана ус цуглуулж худаг гаргахыг тэд хинээс ч илүү сайн мэднэ. Тиймээс уугуул иргэд эмэгтэйчүүдийг нөхөн сэргээх ажиллагаанд оролцуулах замаар тэдний амжиргааг дэмжих нь чухал байна гэж COP17 урлагийн үеэр Хойд Америк, Аз, Африк тивийн малчин эмэгтэйчүүд ярьж байлаа. Дасаараа мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжилж байгаа үзэгчтэй. Тэгэхээр Монголоос үүссэн шар шорон шуурга Хятад, Япон, Солонгос за бүр цаашлаад Америкийн нэгдсэн улсыг хамардаг. За энд ч энэ бол зөвхөн Монголын асуудал биш учраас за эдгээр улсуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр COP17 хурлын үеэр тогтлоо. За COP17 хурлын үеэр хилэлцэхгүй байхын аргагүй нэг сэдэв бол шар шорон шуурганы асуудал байгаа. За Монголын говьос үүдэлтэй шар шорон шуурга Хятад олон Япон, Солонгос зэрэг улсыг хамардаг тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болсон. За энэ нь өөрөөр хэлбэл дан ганц Монгол улс энэ асуудлыг одоо шийдэхээс гадна бусад Хятад, Солонгос, Япон зэрэг улсыг хамтдаа нэгдэн нийлж энэ асуудлыг шийдэхээс өөр аргагүй юм нөхцөл байдал хүрээд байгаа юм. За өмнөх жилүүдэд яг энэ асуудлаар эдгээр улс одоо манай Монгол улс сая дурдсан 3 улстай хамтын ажиллагааг бол хийж хэрэгжүүлсээр ирсэн. За цаашид энэ хамтын ажиллагааг улам илүү эрчимжүүлэхээр талууд бас харилцан тохиролцсон байгаа юм. За тодруулах юм бол энэ шар шорон шуурганы эхлэлийг хаанаас эхлэлтэй за бүр сайжралт бол бүс нутгийг хамарж байгаа энэ асуудал тухайн улс орны нийгмийн эдийн засагт хэрхэн яг ямар нөлөө үзүүлж байгаа гэдэг талаар наривчсан судалгааг гаргах үүднээс эдгээр улс орнууд хамтран ажиллахаар болжээ. Энэ мэдээллүүдийг гурван талд гурван улсын хооронд төдийгүй нэгдсэн үндэсний байгууллагын тодорхой тогтолцооны хүрээнд солилцдог ингээд нэгдсэн одоо үнэлгээ дүгнэлт гаргадаг. Тэрнийхээ үндсэн дээр авах арга хэмжээгээ тодорхой энэ бүхий л орнуудынхаа мэргэжлийн одоо байгууллага хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудыг оролцуулаад тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр энэний хор хөнөөлийг одоо багасгах ESCAP and the Trilateral Cooperation Secretariat.
Шаршараа шургуун Монгол, Хятад, Солонгос зэрэг бүс нутгийн орнуудын эдийн засгийн хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудал нь хил хязгаар гэж мэддэггүй тул улс орнууд олон талд хамтын ажиллагаа үргэлжлүүлэх шаардлагатай. Ингийн тулд эрт сэрэмжлүүлэх систем болон хяналт шинжилгээг сайжруулж, иргэд болон байгууллагуудыг эрсдэлд илүү сайн бэлтгэх ёстой. Мөн шуурганы хэмжээ болон давтамжийг урт хугацаанд багасгах, үүнд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөн чухал үүрэгтэй гэж бодож байна. If this can be utilized, we'll be much faster for solution. 2021 оны хавар Монгол Хятадаар дайрсан шар шорон шуурга Солонгосын газар нутгийг бүхэлдээ нарийн ширхэгтэй тоост дарж байсан. Тухайд он шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалж улаан түвшинд хүртэл хүрчээсэн. Үүний дараа буюу 2 жилийн дараа 2023 онд л гэхэд Хятад Монголоос гаралтай шорон шуурга Япон улс хүртэл тэлж байсан. Үүнээс хойш шорон шуурганы байдал арай намжиж эхэлсэн. Энэ шалтгааныг өмнө говь Баянгор, Өвөр хангаан нутгийн хүндэд байрладаг нууруудын сав газраас элсэн шуурга үүсэж байгаа болохыг тогтоосон байна. Харин сүүлийн 2 жил Монголд зуншлах сайтай байгаа учраас давтамж нь багассан гэж судлаач тайлбарлаж байна. Их усуу тэнд их тодорхойлогдсон байна. Яагаад тэгэхээр нөгөө энэ элсэн болон шором одоо хөрс маань уулнаасаа ингэж голуудаар болон өврийн усаар тэр нууруудынхаа савга зурл ингээд цугласан байна. Цугладаг учраас тэнцээ нөгөө нэрийн ширхтээ шороо маань илбэг байна гэсэн. Тэгээс салхиар тэнцээ хүчний салхины давтагдал тэнд бас мөн их байна. Тэгэхээр энэ хүчин зүйлээс болоод одоо тэнцээ элс болон шороо их илүү тохиолддог байна. Өнгөрсөн хугацаанд манай улсын Хятад, Япон, Солонгос зэрэг улстай хамтын ажиллагааны хүрээнд шар шорон шуурганы эсрэг үйл ажиллагаануудыг идэвхтэй явуулж ирсэн. Харин COP17 хуралд нийтээрээ цугларсан учраас олон талт хамтын ажиллагааг энхүү эхлүүлэхээр боллоо. Байгаль суурилсан шийдлээр уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах тухай өндөр түвшний арга хэмжээ олсон. Энэхүү арга хэмжээнд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болон хамтрагч байгууллагууд хамтран ган, цөлжилт, газрын доройлол, түүнчлэн биологийн олон янз байдлын талаар хэлэлцдэг. Байгаль суурилсан шийдэл гэдэг маань өөрөө юу вэ гэхээр байгалийн өөрийнх нь үзүүлж байгаа үйлчилгээг нь бид нар өөрсдийнхөө төлөвлөлт доктортой хөгжлийн төлөвлөлтөнд ашиглана гэсэн үг. Тэгэхээр Италийн засгийн газраас бол бас төстэй санаачлалыг бол гаргасан. Тэр нь болохоор байгаль суурилсан шийдлийн инновацийг гэрчимжүүлэх гэсэн шийдэл байгаа. Тэгээ манай Монгол улсын санаачлал, Италийн улсын санаачлал хоёр ерөнхийдөө бие биенийхээ дутууг нь нөхсөн илүү хамтарч ажилласан, хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн хөрөнгө оруулалтыг бол татсан тийм санаачлагууд бол байгаа. Тэгэхээр early warning system чинь бол явахтай дээрээс одоо сателлайтаар ч юм уу хиймэл дагуулаар хараад за энд ингээд 100 болох нэ цагаараа өртсөн сэргийлэх байдлыг гарч ишүү гэдэг мэдээллийг тухайн орон нутагт нь өгөөд тэгээ тухайн орон нутгийнх нь малч за одоо яг ийм асуудал үүсгэх нэ гэдгийг өөрсдөө бас урьдчилсан нэг уламжлалт мэдлэгээрээ за яг энэ бол энэ мэдээлэл бол бидний мэддэгтэй таарч байна гэх юм бол энэ нэг урьдчилсан сэргийлэх ослогоо юмшил одоо үер зуудтай энэс сэргийлэх нь улам сайжрах байхгүй. Ийм үйл ажиллагаа яг одоо явагдаж байгаа юу? Уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх олон арга зам байдгийн нэг нь байгалийн өөрийнх нь даваа талыг ашиглах шийдэл юм а. Жишээ нь мангро ойг хамгаалах юм уу, далайн шүр хясааг ашиглах гэх мэт. Гэхдээ дэд бүтцийн хувьд нэг гол асуудал тулгардаг. Энэ нь эдгээр байгалийн шийдлүүд байгаль орчноос гадна уур амьсгал, хүмүүсийн эрүүл мэндэд яг ямар ашиг тустай вэ гэдгийг харуулсан бодит баримт нотлохоо одоогоор дутмаг байгаа явдал юм а. Тиймээс бидний санаачилж буй ажлын гол зорилго бол яг юу үр дүнтэй байгааг баталж бусад хөрөнгө оруулагчдыг зоригтой орж ирэхэд туслах тэрхүү мэдээлэл баримтын зөрүүг арилгах явдал. Энэ бол нэлээд цогц асуудал. Миний бие Монгол орны онцлог нөхцөл байдлыг сайн мэдэхгүй ч гэлээ газрын доройдлын тухай ярихад усны хэрэглээ хамгийн чухал асуудлуудын нэг байдаг. Тиймээс миний бодлоор бидний нэвтрүүлж чадах хамгийн чухал шийдэл бол ургамал ургаах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ усыг илүү үр ашигтай ашиглах боломжийг олгодог усалгааны сүлжээ систем гэж гарч байна. Уламжлал хамгаалалчхуу бол амжиргааны зөвхөн их усүр биш, олон жилийн турш өвлөгдөж ирсэн соёл уламжлалыг шингээсэн зүйл юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, залуу үеийн шилжих хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалan малчтын уламжлал амьдралын хэм маягт хүчтэй нөлөөлж байна. Энэ асуудлыг Сикимийн Гималайн бүсийн малчин иргэдийн амьдрал тэмцлэлээр дамжуулан харуулсан Before More is Lost баримтат кино COP17 урлагийн үеэр үзэгчдэд хүрч байна.
Энэтхэгийн Секимийн баруун хэсгийн 5 тосгоны малчин иргэдийн амьдрал уламжлалыг Before More is Lost баримтат кинонд өгүүлжээ. Энэхүү киногоор дамжуулан малчин иргэдийн уламжлалт мэдлэг, хүнсний бие даасан байдал, соёлын өвөө хадгалж үлдэхийн төлөөх оролцоогыг таниулахыг зорьсон аж. Залуу хүний хувьд бидний үеийнхэн уламжлалт, соёл, өвөө хамгаалж авч үлдэх нь бидний үүрэг гэсэн ойлголт байх ёстой гэж боддгоо. Нэг хүн надад бид энэ хамтын нийгэмийн нэг хэсэг, энд хариалагдсан бидний өвөө эмээ эцэг ихтэй холбоотой гэж хэлж байсан. Эцэг их маань биднийг үдээ зэрэгт хүргэсэн учраас одоо түүнийг цааш нь өглүүлэн авч явах нь бидний үүрэг. Залуучууд үүнийг үргэлж санаж ядаж өөрсдийнхөө онцлог, уламжлал өв соёлыг хамгаалах хүн өөрсдөө байх ёстой гэж бодох хэрэгтэй. Малчин ард иргэд байхгүй бол өнөөдрийн энэ байгаль оршин байхгүй. Тэд уул ус тэнгэрш бүтэнээ дэдэлж тэдгээр нь эргээд нутаг ус ард иргэдээ хамгаалдаг гэж үздэг. Энэ бол миний одоо ойлгож сурч байгаа зүйл. Би сүүлийн 15 жилийн хугацаанд хүнсний олон янз байдал, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэг хэрхэн алдагдаж байгаа талаарх судалгааны үр дүнгуудыг судалж ирсэн. Энэ асуудлыг шинжлэх ухааны судалгаанууд ч мөн батлан харуулсан. Тиймээс Давагийн хэлсэнчлэн боддоор тулгараад байгаа нэг яаралтай шийдвэрлэх шаардлагатай энэ асуудлын төлөө ямар нэг зүйл хийх нь бидний үүрэг, хариуцлага гэж бодож байна. Малчин иргэдийн амьдралд тулгарч байгаа асуудлууд зөвхөн байгаль, уур амьсгалын нөхцлөөр хязгаарлагдахгүй. Залуу үеийнхэн уламжлалт мал аж ахуйгаас холдох болсноор мал маллах, арга ухаан, бэлчээр ашиглах мэдлэгээс эхлээд тухайн нутагт ургадаг хүнсний ургамал, уламжлалт хүнс боловсруулах арга зэрэг үе дамжин ирсэн мэдлэг алдагдах эрсдэл үүсэж байгаа юм. Тиймээс уламжлалт мал аж ахуйг хадгаж үлдэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, боловсролын системээр дамжуулан малчин ахуй, бэлчээрийн зохистой менежмент, уламжлалт мэдлэгийг таниулах нь чухал гэж кино бүтээгчид үзэж байна. Мал аж ахуйг боловсролын тогтолцоонд заавал туслах хэрэгтэй. Мал аж ахуй, малчин ахуйг боловсролын системийн нэг хэсэг болох боломжтой гэж бодож байна. Учир нь сургууль, коллежид энэ талаар бараг заадаггүй. Тиймээс боловсролын хөтөлбөрт оруулж, залуучууд үнийг орчин үеийн арга хэлбэрээр сурах, эрхлэх боломжтой болох хэрэгтэй. Залуучуудын хувьд малчин ахуйч мөн сонирхож, суралцаж, сонгож болох зүйл гэдгийг ойлгуулах нь чухлаа. Ийм хөтөлбөр хэрэгжүүлснээр эцэстээ илүү олон залуусыг малчин ахуйроо татах боломжтой гэж бодож байна. Тухайн орон нутаг, тухайн иргэд өөрсдийнхөө түүхийг өөрсдийн амьдралын туршлага дээр үндэслэн өөртөө хүрнэ ярьж бусдад хүргэх нь маш чухал. Тэдний түүхийг гаднаас ирсэн миний хувьд ч юм уу өөр хэнийг ирээд өмнөөс нь ярьдаг байх ёсгүй. Энэ бол өөртөө ойлгож ухамсарлах үйл явц. Мэдээж гаднаас ирсэн хүмүүс өөр өнцөг, өөр өөрсд бодлыг санал болгож болно. Гэхдээ тэд тухайн хүмүүсийн өмнөөс асуудлын чиглэл зорилгыг тодорхойлох хүмүүс байх ёсгүй. Ийхүү уламжлалт мал аж ахуйг зөвхөн өнгөрсөн үеийн өв бус, залуу үедээ гал алдахгүй өвлүүлэн үлдээх, эрхэм зүйл гэж харах хэрэгтэйг кино бүтээгчид онцолж байна. Before More is Lost кинож гисэн үүнийг малчин иргэдийн өөрсдийн дуу хоолойгоор хүргэхийг зорьжээ. Олон улсын цогц хамтын ажиллагааны холбоо Шинэ Монгол сургуультай хамтран мөнхөд чиглүүлэн залагч урлагийн хавтангийн үзэсгэлэн нээлттэй. Тус үзэсгэлэнд эддээ 146 уран бүтээл дэлгэгдсэн байна. Энэхүү уран бүтээлийг та Шинэ Монгол сургуулийн дотроос үзэх боломжтой юм байна. 20年前に Анх 20 жилийн өмнө Монгол улсад ирж байлаа. Монголыг хараад Япон улсын уран бүтээлчдийн илэрхийлэмж, утга соёлыг ойлгож хүлээж авах байх гэж бодоод уран бүтээлүүдээ хийж эхэлсэн. Би 22 жилийн турш уран бүтээлээ Япон хүний зүрх сэтгэл, үзэл бодлыг хүлээж аваасаа гэж хэлсээр ирсэн. Удаан хугацаа. Тийм болохоор энэ миний хэддэх бүтээлийн үзэсгэлэн гэдгийг сайн санахгүй байна. Уран зургийн галерей Харамаа Фужи сургууль Чингис хааны музейд байнгын үзэсгэлэн болон тавигдаж байсан. Варан хавтангийн уран бүтээл энэ удаа Шинэ Монгол сургуульд үзэсгэлэн болон тавигдаж байна. Япон Монголын хамтарсан Шинэ Монгол сургуульд тавигдсанаар сурагчид Япон улсын урлаг соёлтой танилцж, урлагийн болон урлан бүтээхийн авьяас нэмэгдэх боломжтой гэлээ. За, энэхүү арга хэмжээ болж байгаа гэх сэтгэл өндөр байна. За, энэхүү байгууллага маань бас Япон талаасаа болон Монгол талтайгаа хамтраад өмнө нь болохоор Чингис хааны музей болон Харамаа Фужи сургууль дээрийн керамик урлагийн хавтанг бол байрлуулсан байгаа. Энэ удаад бол манай Шинэ Монгол сургууль буюу Ууган сургууль дээр маань ингээд энэ үйл ажиллагаа болж байгаад маш их баяртай байна. Ач холбогдлын үед бол энэ бол маш чухал ач холбогдолтой. Хүүхдүүд маань энэ урлагийн ертөнцийг үргэлжид таниулах, үргэлжид сэтгэлд нь хүрэх энэ тал руу бол маш чухал ач холбогдолтой зүйл. Энэ урлагийн бүтээлүүдээс хараад Шинэ Монгол сургуулийн хүүхдүүд бол урлагийн тэр гоё мэдрэмжийг авахаас гадна тэр дундаас энэ зургаар, урлагаар сонирхох, чиглэх явах энэ ирээдүйд энэ чиглэлээр явах хүүхдүүд бас нэмэгдэх ийм боломжтой, ийм сайхан зүйл өнөөдөр нээлттэй хийж байгаад маш их баяртай байна.
Мөнхөд чиглүүлэн залагч үзэсгэлэнд нийт 164 уран бүтээл тавигдсан бөгөөд үүний 3 уран зургийг Шинэ Монгол сургуулийн сурагчид, 1 уран бүтээлийг Шинэ Монгол сургуулийн багш оруулжээ. Тухайн үзэсгэлэнгээр Монгол-Японы инх найрамдлын бэлэг тэмдэг бүхий агуулгыг хүрхийг зорьсон бөгөөд хоёр улсын бэлэгдэл болох морилууг дүрсэлж, улс Монгол Япон гэх үгийг шигтгэн хоёр улсын соёлын өв бүхий уран зургуудыг хэвлэжээ. Miura Atsuko, Nihon ga desu. Миний энэхүү уран бүтээлийн өргөн нь 3 м 35 см, өндөр нь 1 м 65 см. Энд жижигрүүлэн шаазан дээр хэвлэн тавьсан байна. Бүтээлийн маань нэр амьдрах найдвар Мияги Кен мужид аимшигтай газар хөдлөл цунами болж олон хүн нас барж байсан. Тэр байгалийн гамшигаас үлдсэн 2000 жилийн настай сакура мод одоо ч дэлбэлж цэцэглэж байгаа. Тиймээс энэ модыг хараад бүгдээрээ амьдрцгаая гэж хэлмээр байсан болохоор энэ зураг зурж байсан юм а. そういう作品で描いたもの。 Керамик буюу Варан хавтангийн уран бүтээл нь анх нийтийн тоолгын өмнөх 3500 оны үед Сүмийн туйрангаас олдож байсан төвхтэй. Түүнээс хойш барилга чимэглэх хиймэл эрдний чулуу болгож Египт, Грек, Ром орнуудад дэлгэрч урлагийн гооцон илэрхийлэл болон хөгжиж иржээ. Үзэгчдээ $10 мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Тэнгэр телевиз та бүхэнд COP17 хурлыг 10 өдрийн туршид шууд амжуулан өргөлээ. Тэгэхээр маргааш өглөө 9 цагт яг энэ талбай дээрээ эргүүлцгээе.